J Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Сайн байцгаана уу? Жаргалын подкаст тавтаа морил. Өнөөдрийн зочдоо танилцуулах гэж байна. За, өнөөдрийн зочноор отхон нэмэгч маань ирсэн байна. Хамгийн их баярлж байгаа хүн маань отхон нэмэгч урилгыг хүлээж авсанд баярлаа. За, дараагийн зочин маань манай ганц тулга эмч бүсийн онцлогын эмчилгээний төвийн хавдрын төвийн дарга ганц тулга. За, манай дараагийн зочин маань отхон жаргал мэдрэмж сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч сэтгэл зүйч эмчтэй эмч гэж явдаг л сэтгэл зүйч гэж явна шүү дээ. Хүмүүс бас заримдаа сэтгэл зүйч гэхээр эмч гэж ойлгоод байдаг шүү дээ. Тусдаа өөр мэрэгжлээдэг те. Тэс хоёроо. За тэгээ өнөөдрийн манай сэдв маань бас хүмүүст маш их юм урам зориг өгсөн гоё сэдв байх болно. За отхон нэмэгч маань манай өнөөдрийн гол зочин байгаа. Тэгээд явцын дунд одоо би хамгийн ихнээс асуултаа шууд л асууч. Анх хавдартай гэдэг мэдээг сонсоод яаж хүлээж авч ирсэн бэ? Би ч одоо 2023 онд анх хавдартай гэж онцлогдсон. Хорт хавдар шүү дээ. Тий. Хүүхний хорт хавдраар онцлогдсон. 23 оны 3 сард онцлогдсон. Эхлээд уулна би чинь юу яасан юм аа? Энэ хавдар бол ерөөсөө анх энэ тэгж нэг амар зоворлж илэрдэггүй. Тэгээд ер нь ямар ч зовооргүй байсан. Тэгээд яга бүхэн дээр маань нэг жоохон персон маягийн юм байхаар нь бас хянуулах зорилгоор урд нь бас ихч мэгч маань өгдөжсэн болохоор би бас хянуулах зорилгоор одоо энэ бүсийн онцлогооны төвийн хамтран эмч ганц толгой эмчтэр очсон байгаа. 23 он гэдэг чинь бүсийн онцлогын эмчилгээний төвд яг нэг байн эмчилгээ эхэлсэн яг тэр үед юм тийм. Тэгээд 23 оны 3 сараас онцлогдоод тэгээд хотод хавдар судал дээр хөхний төв дээр онцлогдоод шинжилгээ би авсан шинжилгээгөө яг хавтаа хавдартай гэдэг эмчийн хяналтанд тэгээд дээрээс нь тэр шинжилгээний хариуцтай ингээд цог сонсчихсан. Тийм амар асуудал биш юм бэлээ тэгээд эрдэнэттэй ирээд хэмжтэрэ гандлага эмчтэрэ орж уулзсан. Тэгээд ингээд ийм болсон гэдэг. Гандлага эмч манд зөвлөд эрдэнэттэй орон нутагтаа нөгөө бай эмчилгээ ингээд нэвтэрж байгаа бай эмчилгээ манай ингээд орон нутагт хийж байгаа гэхээр надад айгуу сайхан санагдчихсэн. Тэгээд бай эмчилгээ хими эмчилгээ хоёрыг одоо ингээд хавдрын дараах эмчилгээ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр эмчилгээнүүдийг энэ орон нутагтаа ингээд хийгдэж байгаа надад айгуу давуу талтай айл талтай айгуу сайхан. Наазахны эдийн засгийн хувьд тий эдийн засгийн хувьд руу хэдэн удаа явах уу, очоод буудал байх уу, айлт байх уу гэл тий. Тэр би нөгөө танаас суугаа одоо жишээл та мэдрэмжийг ингэж илэрхийлвэл нь яаж илэрхийлмээр вэ? Анх ингээл пал гэсэн мэдээ авлаа шүү дээ тий. Яаж илэрхийлэх боломжтой юу юм? Тэрийг илэрхийлэхэд айгуу хүнд. Би яагаад ч үгээр хэлж чадахгүй. Тухайн би яг тэр ямар нэг айхтар олон цаг болохгүй шүү дээ тий. Тэгэл тэр эмчийн амнаас тийм юм сонссон тэр мөчийг би ерөөс хамгийн хүнд амьдралдаа хамгийн хэцүү юм сонсч ирсэн. Тэрийг бол ямар тийм мэдрэмж байсан гэж бол би хэлж байна. Зүрхлэхэд хэцүү хаа. Зүрхлэхэд үнэхээр хэцүү. Тэгээд хамгийн хэцүү байсан. Тэгээд хамгийн хүнд үеиг хизээ байсан бэ гэвэл би тэрийг хэлж байгаа. Ганц толгой эмчээсээ би яг үргэлжлүүлээд асуучмаар байна л да. Одоо энэ өвчтөнд бас таад ингээд бас өдөр болгон л энэ хэцүү мэдээг дуулгаж байгаа шүү дээ. Яг тухайн өвчтөнтэй тулахад яг тийм одоо яг таны асууж байгаа шиг тийм хичээл сургалтын зэмбэр юм гэж байхгүй л та. Мэдээж дагаад одоо тухайн хортой байна, хоргүй байна. Ямар нэгэн оншийг хэлхийн тулд өөрөө давхар тухайн оншиг сэтгэл зүйтэй байж болохгүй. Тэгж тэр зүйлийг даван туулахын тулд хамтдаа туулахын тулд давхар цаашдын нэмжлэгийг хийхин тулд өвчтнөөс шал өөр энийг хэдүүлээ нэгэн тийм зүйл бол гараад ирсэн зүйл энэ зүйлийг цаашд хэдүүлээ даван туулна. Ийхэд энд ийм эмчилгээ байгаа. Танд ийм юм шаарддаг. Тэгээд давуу тал нь одоо нотхны мэгчийн маань хувьд бол яг бийж төгсөөд иржээлээ. Нэг хийм эмчилгээ бай эмчилгээгээр төгсөөд иржээлээ. Тэгээд ирэхэд удирдлагууд бол орон нутаг
бай амжилтыг дэмжиж тухайн 500 сая төгрөгөөр орон нутгаас дэмжлэг үзүүлж тэгж бай амжилтыг анх Эрдэнэтэд 4 сард яг хийгдэж эхэлж байсан. Ер нь бол хавдартай иргэдэг бид нэр 3 сарын зайтай цусны дэлгэрэнгүй нөгөө түгээмэл шинжилгээнүүд эхо энтертэй хараад хянаад явж байгаа. Тэгээ 6 сарын зайтай нарийн шинжилгээ, компьютерийн шинжилгээнд нь оруулаад тэгээ эрч маань бол одоо ингээд тэр бүх шинжилгээ, бүх эмчилгээг аваад одоо ингээд хавдрын ямар нэгэн юугүй өвчлөл энэ байхгүй. Ингээд одоо ер нь бол нэг ясандаа тэгтээ хяналтандаа байх байгаа. Өвчнөөс салсан байгаа гэсэн. Айдгаартай хэлсэн тий. Отгон жаргалын сэтгэл зүйчийн хувьд сэтгэл зүйчднээс хоёулаа нэг ийм төсөл бас эхлүүлэх гэж судлал яриад төлөвлөд байгаа шүү дээ. Арга гэрт нь ямар зөвлөгөө өгөх юм? Сэтгэл зүйчтэй ямар зөвлөгөө өгөх юм гэдэг. Хавдар яг манайхны нөгөө боддог бол хавдар бол нөгөө эмчлэгдэхгүй гэдэг ер нь аяг цохилттой одоо нөгөө өгдөж хүлээж авч хамгийн хэцүү юм бол тэр одоо мэдээг сонсох тий. Тэр мэдрэмжийг одоо тайлбарлах гэхээр битгэхгүй хамгийн хэцүү мэдрэмжгээ тий. Тэгэхээр ер нь хүн болгонд л баг ийм мэдрэмж авдаг байх. Тэрийг хөнгөн хүлээж авна гэдэг одоо ямар гэдэг яг сайн мэдэхгүй. Яг би бас манай бол олон жил бас хавдартай байсан. Тэгээд ар гэрийнхэн яг адилхан л нөгөө юм цохилттой хүлээж авдаг. Гэтэл яг тухайн хүнийг тийм бэ, ийм бэ гэж хэлэхээр бас аюу хэцүү байхгүй юу? Гэтэл хавдартай хүний оншоо эхлээд өөрөө сонсон тэр мэдэрж байгаа тэр өвдөлтэй штэ. Энэ чинь амар хүчтэй одоо юм цохилттой өвдөлтэй штэ. Бараг ингэж байгаа тий. Сэтгэл ингээл нэг аккаунтанд орж байгаа. Бараг төхөөлцсөн дээр штэ энэ ч. Тэгээ аккаунтанд орж байгаа юм шиг тийм хэмжээний өвдөлт байхгүй. Тэгэл тэрийг хүлээж аваад ингээд нөгөө эмчилгээ орох хүртлээр тэр хүний мэдрэмжээр нь өөрөөр нь байдлахыг зөвлөдөг. За. Бас энэ тий. Тэнд ямар ч одоо тайван бай. Нэг бол одоо цаашдаа даван туулна ч гэдэг юм. Тэр нөгөө мэдрэмжийг өөрөөр нь ингэж гаргуулахын тулд ер нь хүлээцтэй байвал тэр хүнд нөгөө юм дарамтгүй байдаг. Тэр хавдар гэдгийг яг хүмүүс ойлгохдоо яг 4-р шат хүртэл явж байгаа ямар хэмжээ мэдэхгүй. Гэхдээ зөвхөн миний ойлголт шүү. Яг тэгэл би бас энийг нөгөө өөрөө мэдэрчээсэн болохоор аавгаа хавдартай гэж сонсоход баг маргааш хүчгийн юм шиг бодож байгаа байхгүй юу? Ойлголт байхгүй. Тэр яг өөр төр ирэхээр тэгж мэдэрдэг. Гэтэл яг өөр дээрээ авж байгаа хүн таны нөгөө анхны бодол юу байсан бэ? Тэр хариугаа сонсоод тухай тийм мөрөөс яг л цэлэнц юм юу ч бодогдохгүй наад яг л ингээл хөмөрч байгаа юм шиг яг нэг л юу ч бодоогүй юу ч сэтгэгээгүй эмч тэгж хилжээл босоод явсан байгаа тухай үед би одоо бодоод байна. Тэгэд би тэнд нэг хэсэг суусан. Эмчилгээгээд босоод явцсан би нэг хэсэг суусан. Тэгээд манай эмэгтэйд гадаа байснаас байж байгаад намайг дуудаж авсан байсан. Тэгэд би бол одоо тахтал би тэнийг эмчийн хэлснийг л хэлээл тэгэл ямар ч тийм хяналтаа авчихсан шоконд орж байна тий. Тэгээ би тэгэл нэг хэсэг гарч ирэл нэг жаахан тайвширчаал үгүй тэрч нэг уйлчаал тэгэл жаахан тайвширчаал эмч яг үнэн хэлсэн болов яг миний хариу мөн байсан болов амар эргэлдсэн биш байхаа би миний гараач биш байх би яг би юу бас ингээд нөгөө айхтар ингээд нөгөө мэдрэгдээд исэн болохоор тэмтрэгдээд исэн болохоор яг хавдар байгаа өвдөх нь өвдсөн байх гэхдээ арайч бас хортой хавдар дайны биш байгаа хэрэг. Тэрээс эвлэрч чадахгүй байх. Тэгвэл ер нь за цаашаа тэгээд ер нь ямар хугацаанд ер нь эвлэрч эхэлвэ? Тэгэл Эрдэнэт гэртээ ирчээл тэгээд нөгөө нэг одоо нэг хатгалт хийж нөгөө тэр эдээс хатгалт хийж явсан шинжилгээгээд тодруулдаг. Тийм явсан. Тий тодруулаад дараагийн эмчилгээ нөгөө хийм эмчилгээ энэ тэрийг яг шинжилгээ авт юм байлээ. Тэгээд шинжилгээ аваад тэгээд нөгөө ингээ хийм эмчилгээ хийгдэх юм байна. Бай эмчилгээ хийгдэх юм байна. Гэл тэгээд одоо хөхний төвийн одоо эмчтэй очиж уулзаад маш сайн зөвлөгөө өгсөн. Тэгээд ийм байдгийн ингэдгийг одоо ингэн эмчилгээ хийлгээ айгүй сайхан бодно штэ. Тэгээд миний зүгээс минийх бас тэгээд нөгөө яг хөхөн дээрээ биш.
Тэгээ бас нөгөө сугрууга бас нэг үсэрхийлэх маягтай тийм олон байрлалтай байсан болохоор ингээд танд нөгөө шууд хагалгаанд оруулахгүйгээр саяны эмчийн хэлдгээр нөгөө байрлалын нөгөө хийм эмчилгээ хийлгэж нөгөө байршил нэг болгож иж тэгээд эхлээд ер нь хийм эмчилгээ хийсэн дээр юм байна гэж зөвлөсөн надаа. Анх тэгээд тэгээ одоо эмчийнхаа зөвлөснөр тэгээд дараа нь хийм эмчилгээ бай эмчилгээг явуулж эхэлсэн аахгүй. Тэгээд ч би эвлэрээгүй бас л тэгэл эргэлзээл гэсэн бас л эргэлзээл бас л айхтар хэцүү мэдрэмжтэй хэцүү байгаад исэн. Гэр бүлийнхнээ хараад хямарсан. Тэгэл айгүй хэцүү байсан тухайд. Тэгээд хотод ч тэгж тэр хавдар судлалын тэр их хүнтэй тэр их очрыг хүлээж тэнд бас эмчилгээ хийлгэж өвчтөө арг ирнэ хоол байгаа хүн итгэрнэ гэхэд бас жоохон сэтгэл зүйн үед бас жоохон хэцүү байсан. Тэгээд ерөөс орон нутгтаа ийм сайхан эмчилгээ маань энд байгаа юм чинь би энэ ч эмчилгээг хийлгэе гэж эмчтэй ярьж зөвлөөл тэгэл ерөөсөө бай эмчилгээ орон нутагт нэвтэрж байгаа хичээ та одоо энэ ч ингээд анхны байд хийх юм байна гэд. Тэгэл би энэ ч эхний дөрвөн хийм ингээ хурс имчилгээнд ороод яагаад тэгэл нөгөө шинжилгээ мэдлэгээ өгөөд очсон чинь очил нөгөө одоо ирэмчдэр анх үзүүлсэн чи одоо ирэмчтэй гэдэг байхгүй. Өөстө нэр янзын сайхан болсон байна. Таны нөгөө би өөрөө ингээл тэмтрээд үзээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө бэрсүү чинь тий шохоожсэн тэр бэрсүү нөгөө хавдрын чинь юм бүр ингээ идэгдсэн биш үү. Та одоо өөрөө тэмтрээд мэдгүй байхгүй галцсан байгаас тэгээд харин тий байхгүй болсон байна гэд тэгээд бүр ингээ сорвжаад айгуу сайхан болцсон байна. Танд хийм эмчилгээ бай эмчилгээ айгуу цогсон байна. Тэгтэл би за хавдар гэдэг эмчилгээг бас яалан дийлж болд юм байна. Эмчлэгддэм байна. Сайхан эмч нартай байгаа юм байна. Зөнтэй олон сайхан эмчилгээ нэвтэрсэн юм байна гэдгийг тухайн үед мэдэрчтэй. Тухайн үед тэрнээс хойш би идэрх юм байна л гэж бодчих. Тэгээд урам зоригтой эмчилгээ хийлгэсэн. Тэг тэр дунд чинь тэр дөрөв баймжилгээ хийм эмчилгээ явж байхад тэр хийм эмчилгээний тэр 21 хоног хийлэгдэг. 21 хоног нэг хийлгэн. Тэнд дунд чинь их юм болтноо. Тэгэл нэг өснө бас хөөч болно. Тэгэл хийм эмчилгээгээд амар эмчилгээ. Юу гэж тайлбарлах хийм эмчилгээг? Хийм эмчилгээ нь бол хавдрын эсээ устгаад хавдрын эсийг устгадаг боловч нөгөө талаараа бас хүний биед үүдэг нөгөө хэвийн эсүүдийг бас устгачдаг. Давхар ингээд бүгдийг устгачдаг. Тэгээ хийм эмчилгээний дараа яг 10 дахь хоног дээр ийм эмчилгээний оргил үе байж таардаг. Тэрэн дээр нөгөө нэг шинжилгээгээ ахаад хэлэхээр нөгөө хэвийн эсүүд нь унтсан байдаг. Тэгээд тэр хэвийн эсүүд унтсан байхад нь дараагийн 21 дахь хоног болоход нь эмчилгээ хийгээд засаж буцаагаад хэвийн болгож байгаа дахиад дараагийн хийнд орно гэсэн. Тэр хэвийн эсүүд устдаад багасаад ямар нэг өөрчлөлтөнд ороод ирэхээр хүмүүс маань хордлогонд орж эхэлж байгаа гэсэн. Тэгээ одоо жишээлбэл одоо цагаан эс багасаад ирэхээр цагаан эс ихсгээр бол өрөвсөл болдог. Багасгаараад ирэх юм бол дархлаа дарангуулд ордог. Тэгээ дархлаа дарангуулд орно гэдэг нь одоо бид дөрөв сууж л гэж одоо ямар нэг ханиадны вирус орчлоо гэхэд тэр цагаан эс өмсөн хүн хамгийн дөрөнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бусад одоо хүмүүстэй харьцах нь бол хийм хийлгэж байгаа хүмүүс өвчлөх ямар нэг гадны зүгээр ямар нэг вирус тусахад ханиадны вирус ч тийм тусах нь арай илүү өртөмтгий байдаг гэж үздэг. Дээрээс нь би бас ингэж бодож ирсэн. Хийм эмчилгээний жоохон байнгын нэг юм дотор мухаараа тийм байдгүй. Хийм эмчилгээнд орсон хүмүүс одоо ойрхон жишээгээр хэрийгэл одоо нэг хүн болгонд одоо шаардж үзсэн байдаг тийм. Би бол шаардаж үзээгүй. Тэр шаардлагат одоо яг нэг 4-5 хоног үргэлжлэнэ гэсэн үг байхгүй юу? Хоол орохгүй ч гэдэг нь. Тэгээ янз бүрийн хоол ямар нэгэн тэжээл энэ төр авч чадахгүй байгаа тэр нэг чинь. Дээрээс нь тэр цаанаас нь нэг хиймээ дээрээр дархлагын дарангуулад байдаг. Тэгээ дээрээс нь өөртөө хордсон болохоор тэр нэг тэжээлээ авч чадахгүй болохоор болохгүй байгаа байхгүй. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Тэгээд сая
бичлэг нэвтрүүлэг эхлэхээс өмнө та хоёрыг анзаардлаа л да. Маш гоё юм хоорондоо юм дотно тий. Ээж хүү хоёр шиг юм гоё мэдрэмжл цаанаа ингээд төрчдөг юм шиг. Таны хувьд болохоор ганцлах дэмждэг бүрэн итгэцэн ингээд бүр нэг юм гоё шал өөр мэдрэмж байна харагдаж байна. Би одоо тэгээ Эрдэнэтийн имлэгт ингээд баймжлэгээ хийм имчилгээ энэ ч нэ орон нутгатаа хийгдэх гэж маш өвчтөе хүний хувьд маш том давуу тал, маш том эдийн засгийн боломж. Тэгээд хот руу тэр их явах. Тэгээд өвчтөе хүн за яг ганцхан эдийн засаг гэхээсээ илүү өвчлөлтсөн энэ айхтар өвчтөнд тулж байгаа үед тэгээд унаанд суугаад унаанд л явна шүү дээ. Ямар нэгэн унаанд яв. Тэгээд тэгж явах чинь бас айгүйх нөгөө тархлагаа унаадаг. Ядар шүү дээ. Тий, тийм болохоор одоо Эрдэнэтийн хавдар судал хавдрын кабинетээр ингээл яваад ороход энэ гандуулга эмч сувлэгт мөнгөцөө хоёр ингээ байж байгаа юм бол би яг гэртээ яваад ирж байгаа юм шиг. Маш нөгөө мэрэгжлийн эмч гэдэг утгаараа нөгөө бидний зовлонг одоо энэ чинь зовлон шүү дээ. Маш хүнд үеийг хамт туулж бид нар зөвлөгөө өгж нэг удаа хүнтэй байна, нэг удаа би завгүй байна, нэг удаа цагаа, нэг удаа та тэг гэж ерөөсөө тэгж тийм тайлбар тавьдаггүй би ганцлагамжт бол их итгэдэг. Тэг яг л хамт эдгэрч хамт өвддөг юм шиг санагддаг надад. Одоо та тгий шүү, одоо ингэ шүү, одоо хоёлоо ингэ шүү гэл ингээл айгуу сайн зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгэл би яваад одоо бас өөр эмчтэй болсон л тоо. Тэгээ бас эмчлэгч эмч байгаа мөрнөөс л би шууд л бас эмч дээрээ орох туртай байдаг. Идгсэн ч гэсэн миний эмчилгээ одоо хяналтын шат руугаа шилжсэн ч гэсэн би өөр эмч дээр шилжсэн ч гэсэн би одоо хавдрын төвөөр яваал ер нь гандлага эмчтэр л орох сайхан ярих сайхан байдаг. Сэтгэл зүйн тулаан бол явж л байгаа ах тийм үү? Зүрхээ ял дээр нэг юм итгэлийн тулаан гэд бас яваад байна. Энэ өвчтөйгөө тэмцэхт энэ сэтгэл зүй бол маш их нөлөөлт юм шиг санагдсан надад. Энэ хим эмчилгээ, баймжлага, энэ хавдрын эмчилгээ ер нь хүнийг сэтгэл санаагаар маш их яад юм шиг санагдсан надад. Мэдрэлд ч нөлөөлдөгч байж магтгүй юм шиг санагдсан. Яагаад гэх юм бол амар мартад сана. Тэгэл ирээсээ мартад сана. Тэгэл ирээсээ айгүй амархан хямрна, айгүй амархан баярлна. Маш сэтгэл зүгөө бас маш удирддаг байх хэрэгтэй шиг байгаа. Ер нь ямар заавал хавдрын үед ч юм уу, хавдрын үед ч биш. Ер нь өвчин тулаад ирсэн цагт, өвчин яг онцлогдсон цагт бол ер нь сэтгэл зүгээрээ л ер нь өөр одоо биднээс эмчилгээ хийлгэж эмч эмчилгээ хийж эмч ингээд эмчилж जैन те. Тэгэд өвчтөе хүн өөрийгөө эмчлэх ганц арга нь бас сэтгэл зүгээ маш удирдах чаддаг байвал бас илүү эдгэрэлт сайн явж магадгүй гэж би бас зүгээр бодож байна. Гэтэ би ер нь энэ хавдар туснаас хойш манай гэр бүлийн хүнч тэр нь ер нь тэгээд маш их салхинд гарч маш их агаарт явж тэгэл ер нь ажлынхаа заваар байсгээл намайг хичнээн хүнд байсан ч гэсэн би толгоогоо даахгүй бүх хүснээс болцсон хэцүү байхад гэр бүлийн хүмүүс маань аваад тандаа салхинд гарна. Дандаа модонд очино, ууланд очино, салхинд явна. Тэгээ агаарт байх маш их эдгэрлийг маш их сэтгэл зүйн чадамжтай болгод юм бол гэж. Ер нь нөгөө сэтгэл зүйд энийг нөгөө байгаль засал гэж авдаг байхгүй юу? Бүр юм имчилгээ арга үүсдэг тий. Байгалийн дуу чимээ сонсох ингээд тэрийг хараад ингээд сатаарах тэнд гоё юм тайвшрал мэдэх юм чи өөр. Ер нь ганцаар зөв хүмүүс ч гэсэн ингээд явахаар нөгөө ингээд дотгошоогоо төвлөрч авах тийм тайвшрал мэдж байгаа нь байгаль засал гэдэг энэ өөрөө сэтгэл зүйн засал байдаг. Харин бас айгүй мэдрэмжтэй юм тий. Хөдөө авч яваад завгаар өгөөд хөдөө авч явал бас тэрийг мэдэрсэн биш. За ингээр манай агарт гарахаар дуртай байгаад байна гэдгийг мэдрээд бас авч явсан биш. Тэгэхээр бас гоё л. Тий, ар гэрийн дэмжлэгч хамгийн чухал. Тий, ер нь их чухал. хавдартай хүн яг зэрэг өвддөг байхгүй юу? Сэтгэл санааны хувьд бол энд мэдэрж байгаа гэтэл нөгөөх бол сэтгэлээр өвддөг. Хажуудах хань хөөхтүүд тий хөөхтүүд арт талд нь байгаа хүмүүс тэр ч айгүй олон хамаарлын юмд байгаа шүү дээ. Хувьд байгаа, эдийн засгийн хувьд байгаа, энэ өмнөийг тайван байлгахад байгаа,
Баар яаж тайван байлгаа ойлгохгүй тэрэндээ ингээд өвддөг хүмүүс байна тий. Гэтэл байгаа юм өөрт нь тайван болж чадж байгаа илүү үгүй бол хангалттай болов гэж санаа зовно. Тий, тэгээд нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө нэг харагдах байдал ингээл өөр болол энэ Гоос хамгийн чухал юм ингээд нүдэн дээр ингээд ороод гарч. тий, тэгэл ингээл нөгөө хавдраар ингээ явж яхад хүмүүс ярина л та. Тэгээ нөгөө үс мөсгөө болчдгийн, тийм болчдгийг хэм дараанд орохоор ингэдэй шүү гэл. Тэгээ нөгөө адилхан өвдсөн болохоор бие биендээ айгүйх зөвлөгөө өгнө л тоо. Тэгээд за тэр үс ч одоо яах вэ гэд би бодож байсан тухай үед. Тэгэл яг ингээл үс эмэгтэй хүний үс чинь бас тий. Тэгэл ингээл үс ингээл туужаар ингээл унаад ирэх тэр агшинд би айгүй мэдрэмж төрсөн. Тэр яг үс унтсан өдрүүдэд айгүй хүнд байсан. Тэгээ охинороо хүсээ хосвол тэгэхэд бас ерөөс нэг үг дуураагүй шүү дээ. Тэр өдөр үсээ авахсан өдөр хүүхдтэйгээ яриасаа гэр бүлийнхэн хүнтэй яриасаа юу ч яриаггүй. Тэгэл шөнө бодсон. За би эмчилгээгээ л хөнгөлөж байгаа шүү. Тэгээ эмчилгээ ингэжээж л би эдгэрлийг олох юм чинь энэ биш би энэ шалтгааллах энд би өстөр унах учиргүй шүү гэдэг. Шөнө тэгэл өөртөө ярина шүү дээ. Одоо тэгэл Тэр дотор юу ярих вэ? тэгэл өөрийгөө л урамшуулна. Одоо тэгэл хэвээр энэний ардл энэ өвчний ардл гарна идэгнэ. Тухайн үед яг 23 онд 22 оны сүүлээр манай том хүү судаанд нөгөө инхийг сахиулахаар явдаг байхгүй юу? Тэгэл хүү маань намайг ингээ онцлогдсон гэдгийг мэдээгүй. Тэгэл тэг хүн чинь тэгэл яг цагтраад л тэрхээр бас айгүй их юм бодгийн мэдээ. Тэгэл би шөнө одоо өсөө хосуулчаад нөгөө хүү маань ингээ хаяа нэг чатаар залгаж ярина. Тэг урсаанаасаа яриулдаг гэсэн. Тэгээд залгаж ярина. Тэгэл би боддог байхгүй одоо яана би ингээ өсөө авах өсгөө болно. Тэгээ хүүтэйгээ ярихад одоо би юу гэж хэлнэ? Тэр нүзээч авчихгүй тэр инкийг сахиулахд явж тэр эх орныхоо төлөө ингээд бас маш анхааралтай сэтгэл санаа тэгж тэр их амар халуун оронд очсон тэр их үүрэг хүлээсэн байхад нь би одоо яаж өвчтөй гэдгийг хэлээгүй би онцлогдоод хэлээгүй ерөөсөө хэлээгүй нууц одоо миний яг л нөгөө хүүдээ нөгөө халдсан толгойтой ярих гэдэг байгаа байхгүй би яг одоо яг энэ 7 хоногт ярих болж идэг би яах вэ гэд нэг яатсан байхад нь нэг тэрнээс өмнө нэг ярьсан юм аа. Миний үс яг унж хэдэлж яхад нэг ярьсан. Тэгт нь би одоо юу гэж хэднэ гэж одоо ингэж хэлсэн юм би. Ээж нь буруу шампунь хэрэглээд ээжийн толгоор айгүй их яар гарчлаа. Тэгээ ээж нь үсээ ингэж авч магадгүй юм шиг байна. Үсээ авчихгүй яах вэ гэсэн чи. Яах ээж? Та яагаад тийм юм хэрэглэчөө? Яах ээж муухай штэ идэх байлгүй дээ. Яар идэх байлгүй гэлдэгдэг байхгүй. Тэгэл ярилцаал юу ачаал тэгээд тэр үсээ авахсан шөнө одоо яах юм гэдээс одоо би юу гэж хэлнэ одоо яг яарах төгчийн даа гэл бас хүүгийнхаа ярихыг аягүй хүлээнэ. Тэгэл гэрт байгаа болохоор чинь тэгээд нэг ярьсан чи халдсан болцсон байсан чи нэг ярьсан чи хүү маань ямар ч юм дуурдгүй. За би ч бүр яаж дуурч чаддгүй хүү маань ч дуурдгүй та ингээ хоёр талаасаа юу ч ярихгүй бие биенээ хараал ингээл гаццсан. Тэгжээс нэг хүмүүс тасалцсан. Тэгэл би өстө яана одоо юу гэж бодчих бол тэгэл байжсныхаа хүү маань буцаж залгасныгаа ээж та нөгөө гарсан ярчин идэхгүй байгаад авцсан уу гэлдэгсэн. Тэгээд тэгсэн миний хүү яах байхаа өс ингээд ургач штэ ээж нь зүгээр л өсөө усуулсан чинь нэг толгоон дээр гарсан яарал ургачвал тэгэл ээжийнх нь өс ингээд ургач штэ чамаг ихт гоё болцсон бохоо. Тэгэл нэг олон юм ярьж байгааг тэгээ бошуухан хүүгээ таслаасаа л гэж бодоод байсан. За баяртай юм гэл. Тэр үед тэгтээ баг гадралцсан байсан юм шүү. Тэгэл дараа нь та асууж үзсэн үү? Тий, эрэгтэр нь асуусан. Эрэгт нь асуусан чинь угаасаа ер нь ээж надаас нэг юм нуугаад байна. Мэдэрсэн байсан гэдэг чил. Тэгэл би нэг харуулд ингээд зогсож явахдаа таныг бодоод ээж хизээч ямар нэг өвчин тулсан ч надаа өвдсөн гэж хэлэхгүй. Тэг би бол мэдээдсэн гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл үүдээ
бас өснөөс доо уулзсан. Бас арай сайхан Одоо таны өс чинь тэгээ гоё ургаж байгаа юм шүү. Бас айгу зөндөө тайрцсан шүү дээ. Бас тайрсан юм. Тий, тайраад зөндөө тайрцаад айгу сайхан ургаж байгаа. Яг би таны өсийг анзаарахад гоё ургасан байна. Тэгээ айгу сайхан ургацсан. Одоо энэ дээр бас яг ингээд манай яг монголчуудын нэг хамгийн их яригддаг үхтэл үр харам гэдэг. Үсгээ ингээд авч иж хүүдээ санаа зовсон асуудал гарч байгаа. Тий. Тэр би бас гадагшаа нөгөө инхийг сахиулахд тэр явцсан гэдэг утгаар нь бас хүүдээ амар зовсон шүү дээ. Тэгээ би яасан ингээл за одоо өстө хүүдээгаа нэр айгу сайхан ирүүл болчихсон өстө нэр хүүгээ ирэхэд өстө нэр айгу ирүүл болцсон өстө гоё болцсон байна би өстө нэр. Би одоо ингээ яг хүүгээ ингээд амьдралдаа шийдвэр гаргахын яг энэ өчтөд нь би одоо ийм байж болохгүй би энэ яар заавал гарна гэл. Бас өөртөө айгу ярина. Тэгэл жоохон заав гарангуут л бас хүн тэгээ нэг хүн чинь тэгээ нэг ойлгохгүй шүү дээ. Тэгэл за ингээл эмч мэмч хандуул ингээл сэтгэл зүйч хандуул ингээл өөр юу ойлгоно гэхээс биш. Тэгэл би ингэдэг тэгдэг минийх тэгээд ингээд гэл хүндэнгийн хүмүүс найз нөхөд гэрүүлийн хүмүүс ойлгоно л та. Гэтэ тэр болгон хүмүүс тэгэл яриад байхыг бас нэг боддгоо тэгэл гэтэ энэ хавдар гэдэг юм чи ер нь тэгэхэд хамт олонны гэр бүлийн бүхэл хүмүүсийг сэтгэл зүйн дарамтанд оруулсан амар хүчин гэдэг л. Сэтгэл зүйн эдийн засаг. Бүх ер нь л тэгэл маш л их сэтгэлийн хаттай байж л маш л сэтгэл санаагаар өөдрөг байж ижил идэрдэг өвчин шүү гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Таны одоо хавдрын байхгүй бид чинь гэдэг ингээд эмчнэр мөрийн ганцхан шимчиг хэлэхэр чинь амар гоё болж байгаа юм чи айгүй хурны яа гоё хөнгөн нэг гоё мэдрэмж төрсөн шүү дээ. Айгүй гоё санагдсан надад. Тэгээ одоо би буцаад нийгэм шин одоо энэ хавдар гэдэг өвчнөөс салдсан байна. Ганцаардсан гэд хэлчих юм бол ер нь л ганцаардмал байсан. Яагаад би тэр үгийг хэлэгч дургу би тийм байхыг ч хүсэхгүй. Би зүгээр би хавдар туссан ч гэсэн би тэр ганцаардлыг мэдрэхийг хүсэхгүй. Би ганцаардсан гэж хэлэхгүй. Би яагаад гэвэл тэрийг би өөрөө давна туулах чадамжтай. Тэр над сайхан эмчнэр байна, сайхан эмчилгээ байна, сайхан хамт олон байна, сайхан гэр бүл байна, сайхан үр хүүхэд байхад би яагаад ганцаардж байгаа? Яагаад ганцаардах ёстой гэж. Би тэрийг болоод ер нь ганцаардаагүй л гэж хэлээ. G. Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Энэ хүмүүсийн харилцааны хувьд ер нь энэ таныг одоо өвдөж эхэлснээс хойш одоо эдгэрээд хэвийн байдалтай орох энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хүмүүс нэг юм санаа зовоод халгаад асууж чадахгүй ч юм уу те. Одоо тийм байдал нэлээд гардаг л баг. Гэтэл тэр таны хувьд ер нь ямар идэг юм бэ? Урд нь яаж харилцажсэн, урд нь ямар харилцаатай байсан тэргээрээ харилцсан ер нь айгүй хамаагүй амар байдаг. Тэгэхээр энд найз байсан уу, найзаараа хүүхэд байсан уу, хань байсан уу, хамт олон байсан уу, урд нь ямар харилцаа байсан те өвдөхөөс өмнө ямар байсан. Яг л тэр жирийн харилцаа байл энэ хүн би чинь зүгээр байгаа штэ гэдэг мэдрэмж өгдөг. Тийм. Тэгэл зүгээр надтай зүгээр чи юу эмчилгээгээ сайн хийлгээрээ юу би тэр хүний мэдж байгаа штэ. Хэдэн жил нөхөрлөж байгаа, хэдэн жил хамт ажиллаж байгаа, хэдэн жил хамт амьдарч байгаа. Надтай хамт өвдөд байгаа гэдгийг би угаасаа мэдэрж байгаа. Мэдрэмжээрээч угаасаа амьдрал дээр мэдэрж байгаа. Тэгээ тийм болохоор яг тэр хүнтэй яг уртныгараа л харилцсан хамаагүй дээр. Тийм байна. Одоо сонсоход бас одоо зүгээр сайн уу найзаа хөө одоо чи тэгж байгаа юм гэж байгаа юу гэл ингээл яриад өнгөрөхөд манай найз ингээ би асуугаад ингээд ингэж байгаа юм байна гэдэг би бол тэгэл мэднэ. Тийм болохоор ер нь өвчтөе хүнтэй яг өвчтөн шиг яриад явах шаардлагагүй л гэж бодчих. Битгий их өрөвд. Өвчтөе хүн найз нөхөд ер нь иймэрхүү юмнаас болоод бас нэг хөндөрцөн янз янзын юу байдаг шүү дээ тий. Байлгүй байх юм. Чи ингээл нөгөө холдоод идэх штэ. Тэгэл одоо ингээл зарим хүмүүс чинь ярихаасаа халгаад бүр ярьж чадсангүй нэ тэрийг л ярьдаг штэ. Зарим одоо би тэрийг асууя гэж бодсон. Яг ийм тохиолдол гарсан гэж байгаа хгүй. Нэг найз нь одоо хорт хавдар тусаад тэнгууд айгүй сайн хоёр найз ингээд үүзээгүй найзуудаас таг болго болцсон. Тэгээ нөгөө өвчтөн маань болохоор гомдоод ингээд дотроо ингээд яаж байгаа маа л. Тэгтээ гадарсан байхгүй энэ маань ингээд хандаж чадахгүй ингэчлээ. Тэгээд бүр сүүлд нь ингээд яг манай отгоо их чиг
идгээд ингэсний дараа гараад ирсэн байхгүй. Тэгээд тухайд дараа нь хоёлоо бүр үйлээд ингээд ярьсан байхгүй. Тэгсэн чинь яахаа мэдгүй шоконд орцоо. Яаж харьцааж мэдгүй ингээд тэгээ ерөөсөө зүүн сөвөнгөөрөө ингээд хол байсан дээр юм байна гэж бодсон байхгүй. Тэрийг бас яаж тайлбарлах вэ? Яаж харилцаа мэдхгүй гээд яг харилцах гэхээр өвдөхөж байх гэд бодоол тэр дэндүү хайрлаад би бол тэгж бодоод дэндүү хайрлсан болохоор ингээд тэгтээ тэнд нөгөө ямар ч ярилцаагүй ямар байгаагаа уг нь бол ойрхон найзууд бол хуваалцсан дээр л дээ. Ер нь Шууд ингээл заагаа авч гарч чинь нэг дундуур ингээл хан усчихж байгаа зү. Тэгэл тэнд хүлээлт явж идэг байхгүй юу? маш их хардаг. Угаасаа Маш их хардаг. Ер нь тэгээд өвчл яг найз нөхдүүд бас харилцаа бас ингэхээр байсан ч гэсэн яг за өдөөгөө талан төрүүлээл харилцааг зүгээр ингээнээрээ л харилцаал эхэлсэн. Хамаагүй шуудуухан, хамаагүй амар хүлээлт явж байгаа зү. тий. Хүлээлттэй ингээд натаа яага ярихгүй байгаа юм бол би ямар ч юм хийгээгүй үстэй яагаад надтай хуучингараа байхгүй байгаа юм бол Яг үнэ. миний энэ өвчин ингээд нийгэмд ямар ч юу байхгүй штэ гэдэг ингээд бас хүлээлттэй байгаа штэ өвдсөн хүн бол тийм шүү дээ. урд нь зүгээр ээжсэн юм чинь Гантгалах эмчээсээ би бүр нэг юм асууя гэж бодоодсэн. Түрүүнээс шил асуумаар санагдаад байлаа л да. Өмнө нь хардаа 80 онд 90 онд хавдар байсан уу? Одоо ингээд мэдээллийн 900 бүх талын мэдээллийг хүмүүс авдаг боломжтой болсны дараа энэ хавдар гэдэг юм маш ойрхон болчихвоо гэдэг юм ялгааг нь та нар хэлээд өгөөч. Өмнө байсан мэдээлэл байхгүйс мэдээллийн сүлжээ орон зай байхгүйс учраас энэ нэг амар мэдэгддэггүй байсан гэх үү? Эсвэл одоо хавдар үнэхээр ихсчээд байна уу? Тэр үед одоо онцлогоо шинжилгээ гэдэг багш тоног төхөөрөмжийн хувьд бол харьцангуй бусад одоо энэ одоо яг бидний сошиал орчинд яригадаад байгаа янз бүрийн хавдарч гэдэг юм уу тэр зүйлээ онцлогооны хувьд бол харьцангуй хамаагүй бага байсан гэж харж Чаддгүй байсан гэсэн. одоо тэр тоног төхөөрөмжүүд одоо Монголд орж ирээгүй байсан ч гэдэг юм. Дээрээс нь орж ирээд онцлсан байлаа гэж бодоход яг тэр эмчилгээнүүд ч одоо жишээлбэл одоо нэг хими эмчилгээ, бай эмчилгээ одоо би яг резидент буюу байхдаа ингээ хавдрын чуулган болгон дээр очиод сургалт мургалтанд сууж байхдаа л одоо энэ бид нарт одоо яригдаад байгаа бай амжилтгээ, дархлаа амжилтгээ одоо ингээ жишээлбэл одоо хавдар дээр дөнгөж нэг 30-40 хүнд хийгдэж байгаа одоо дархлаа амжилтгийг л 2009 оноос эхлээд ийм судалгаа нь эхэлсэн байна. Тэгээ 15 жил мэл одоо ингэж 10 хэдэн жил судалгаагаа хийж за яг одоо энийг хийх юм байна гэдгийг ярьдаг одоо өндөр хөгжилт орнд. Тэр нь тэгээд одоо маад нэвтэрч байгаатай адилхан бусад одоо яг шинжилгээ онцлогооны багш энтрээс дутмагшилтаа тэгээд бас яг тэр мэрэгжлийн эмчнэр бас ховорч гэдэг юм уу. Жишээлбэл би ихэд одоо Монгол улсын хэмжээнд химийн 57 дахь хэмжээ. Монгол улсын хэмжээ нөө. Тэгж одоо төгссөн байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо 21 аймаг дотор химийн эмчгүүч гэдэг юм уу. Тийм одоо жишээлбэл маа Булган байна. Булган аймагт одоо химийн эмч одоо л яг ер нь орон сууцад амьдрах юуг нь ярьж гин гэж сая л ер нь яригдчихэж байгаа. Одоо л нөхцөлийг бүрдүүлэх гэж эхэлж байгаа юм шүү дээ. Тэгээд дийлэнх одоо Булганы иргэд ард иргэд маань бол хим эмчилгээнд ордог хүмүүс бол энэ хойд сумдынхан бол ихэнх нь манад ирдэг. Тэгээ сая одоо ярьсантай холбоотой сая ч гэсэн сайд ирээд эрүүл мэндийн яамны арай хавдар судлалын арай одоо медикалыг хавдрын төв болгоно гэж яриад байгаа хойд бүсийг одоо ингэж хийн төв болгоно гэж ярьж байгаа тэр бас нэмээд дэлхийд одоо ингэж яг ингэж бүсчилсэн юугаараа хавдрын төв болоод явах юм бол эндээ бас төвлөрлийг сааруулад хот руу явах урсгалыг багасгаад энд нь хийдэг болоод ирэх юм бол харьцангуй өгөөчтөл гэж харж байгаа юм л ганцхан бай амжилтыг орж ирэхэд л одоо 23 оны 4 сараас эхлэхэд бай амжилтгээр нийтдээ 130-аас 150 хүн тэгээ нэг хүн дор хаяж 6 курс энэ хүмүүсийн ингээд урсгал зардлыг шийдэж байгаа. Тэгээ энэ дээр төв бий болно гэдэг маань ганцхан хим бай амжилтгээ биш хавдарчин хавдрын мэс засал, өнгөвчлөг эмчилгээ, туяа хим эмчилгээ гэж явж байгаа. Одоо энд манад байгаагаас нь бол одоо маах ч бас энэ бот дотор бас нэг төв үүсгэж байгаа шүү дээ. Энэ дээр бол одоо элэгний 2 мэслийн эмчтэй, саяас мэдээ энтрээр гарсан
анхны илгээ бол би даж өөрсдөө тайрлаа. Эрдэнэттэй. Эрдэнэттэй. Өмнө бол үндэсний баг гэдэг эрүүл мэндийн сайдын одоо яамын л зорилготой одоо ингээд энд нь ирж үндэсний баг хоёр удаа ирсэн. Тэрэн дээр нийтдээ 10-аад илэг тарих мис засал хийгдсэн. Тэрэн дээр хавдар судлалын эмчнэр маань бол яг ингээд өөрсдөө ардын зогсоод манай эмч нарыг чадахжуулах зорилгоор хийлгээд хүнд нөхцөл тохиолдолд өөрсдөө ороод тэгээд давхар зүрхний шигдээстэй асуудалтай хүмүүс төр бас ангиограф сая бас манай 1000 дахь ангиограф хийлээгээд манай Эрдэнэтэй ангиографийн нэгж дэрхтэй баяр боллоо. Тэгээд дээрээс нь тархины бас энэ судсан доторх мис ажилбар энэ үндэсний баг ирснээр ерөөсөө ингэж энд нь ерөөсөө асуудлыг шийдэж 14 хоногтоо л ерөөсөө зараа тавиал тэгээд одоо энийг яагаад хийгээд байгаа юм бэ? Эдгээр ямар ингээл байнгын ирээд байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг сая сайдын гаргасан яамнаас гаргасан энэ юугээр бол надад бол их сайхан л ажил боллоо гэж бодож байна. Одоо хавдар гэдэг чинь ганц хүний өвчин биш гэр бүлийн өвчин болцсон байна. Тэгээд гэр бүлэрээ одоо саяны ийм амил сэтгэл готролд орох эдийн засгаар ямрах одоо нэг хүн хот руу явж үзүүлэхийн тулд нэг нь асран хамгаалагчаар нэгээс 2 хүн явна. Тэр 2 хүмүүс ч таанд байрлах юм, байн хамаатныдаа байх юм уу, хамаатантай ч хүн байх юм уу, байхгүй юм уу? Очсон чинь тэдэн сарын дараа цаг нь байна гэн. Тэр сая утгаарч хэллээ шүү дээ. Ингээд хамгийн хэцүү нь өвчтөе замж явах аюу хэцтэй. Улам ингээд биеийг муутгаад сулруулад ингээд одоо өдрийн эмчилгээ маах яхаа өдрийн эмчилгээ гэж явахгүйгээр химиг яг хэвтүүлэн гэдгээр явчихдээ. Хамгийн гол нь яхаа эмчнэр бол бас нэг юм харж байгаа нь эдийн шинжилгээ, биопсын шинжилгээ, хаалгааны дараах биопсын дээр нэг үе шатын тодорхойлцдог. Тийм ээ хортоо үе шат 1-2 дуу шатандаа ч гэдэм үү эрт үе дээрээ байгаа тохиолдолд бол хүнд бол пал хийдэлж явчихна. идэх юм чинь гэлтэй. Ямар ч чадах юм чи эмчилж чадах юм чи гэдгээр явч. Тухайн хүнд одоо оншийг би мэдчлээ. Ямар хөө байгаа вэ гэдэг те. Одоо жишээлбэл өөр эргэнтэнтэй үсэрхэлцэн жоохон хүнд байгаа тохиолдолд ямар ч үсэн өвчтөнд үннийг хэлэх ёстой. Дөрмөндөө. Одоо та хямрах болоогүй. Эхлээд энийг одоо хөхөн дээр ярих юм бол хатгалт хийдэг байхгүй. Ер нь ямар ч эргэнтэн дээр хатгалт хийдэг. Гэхдээ 5 цулын эргэтэн дээр бол компьютер томограф, MRI-аар бол 80-90% уншилдаг. Ань хөхөн дээр ярих юм бол хатгалт хийгдээд тэгжээж бас батлна. Гэхдээ ингээл нэг батлах юм байна, энийг батлах юм байна гэж хүний гэлсэж мэж рүү хамаагүй хатгаад аж бас болтгоо. Дараа нэг хатгалтын дараа тэр одоо шарханд одоо бактерийн дээр орох гэдэг юм уу, үрсэл үжил болох аюултай байдаг эрсдэл өндөртөө буцаад нэг хавдраас яач тэндээс чинь нэг маш жижигхэн идэл авч тэрийг шинжилж байгаа байхгүй. Хамгийн гол нь яг хим эмчилгээг яаж хийх вэ гэж хүмүүст химд орой хавдартай гэж орё гэхээр ерөөсөө шууд хим рүү орчдөг гэж бодоод байдаггүй. Заавал эдийн шинжилгээ гэдэг зүйл дээр гарч ирээд ийм эдийн эд дээр ийм хим хийн. Энэ хим үр дүнг байх юм бол ийм 2 дугаар биш second line эдийн, third line, 3 дугаар үеийн эдийн ингээд болохгүй тохиолдол ингэн. Хөхөн дээр бас заавал хим бай гэхгүйгээр туяа орно, шарн гаднаас нь тий. Тэгээ Монгол улсын хэмжээнд ганцхан туяаны аппарат одоо Улаанбаатарт хавдар дээр байгаа болохоор бас яалтчгүй туяа орох хүмүүсийг бол хот руу явуулж байгаа. Одоо харин маах одоо бусад аймагуд бол харьцангуй хөгжил сайтай болохоор ингээд хавдрын төв одоо медикал дээр гэхэд одоо яг хавдар дээр байгаа бүхэл юм байна. Ер нь бол яг хот руу очиод энэ хүмүүс ч асар их очрлж иж тэр эмчид үзүүлэх байхгүй. Тэр үзүүлэхэд нь бүх шинжилгээг нь бэлдэж явуулдаг байхгүй эндээс. Ингээл нэгэн дутуу нөх юм бол энэ хүмүүс ч очилж орол за тэр чин байхгүй нэг явуулчихна. Тэгээд очир шууд устдаа шүү дээ. Тэгэл тэрийгэ хийлгэхийн тулд хувийн эмнэлэгч гэдэм үү хурдан хийлгэхийн тулд улсын эмнэлгээс цаг аваад тэр нь бүтэхгүй даа гэж явсаар байгаа юу ячиж байгаа. Тэгээд эндээс бид нар ингээ бүх зүйлийг бэлдсэн бас явуулахын тулд бас энд чинь бас хүмүүсийг бас цаг хугацааг нь алдуулахгүй тэгж явуулахгүй тэгэл хөрхөө надад гомдохч гэдэг юм уу те
чи энэ маань ингээд өгчихгүй яасан юмтэй ч гэсэн тохиол мэдээ шин нэмчээр ирж байгаа тохиолдол байлгүй. Санамсаргүй алдаанууд санамсаргүй ч гэдэм үү одоо тэгэл алдаан дээрээс суралцаал тэгэл хүнийг ер нь бол явуул ахиж тийм олон юу явуулахгүйгээр хийж ер нь сурж байгаа юм л да. Хавдар бол юу халддаг өвч юм уу? Халдварт өвч юм уу хавдар? Биш шүү дээ. Одоо хөхний сая ихчийн кейсэн дээр хөхний хавдар ярих юм бол 5-10% ер нь бол удамшдаг гэж. Игчээс асуухад бол ер нь игч нь одоо хөхний түрүү дурдсан шүү дээ. Бас ийм кейсүүд байгаа. Түүнээс бол хавтарт өвчин биш. Ер нь бол цэвэр урьдчилан сэргийлэх гэдэг зүйл дээр бид нэр өөрсдөө анхаарч явахгүй бол анхнаас нь бид нарт үс ямыг зааж сургаагүй заавал монголчууд ч нэг өвцсний дараа л ирдэг те. Тулж ийж нэг ойлгодог те. Одоо ингээл над дээр ямар нэгэн өвчтөн өөрийгөө урьдчилан сэргийлэх гэж ч гэдэм үү эсвэл би ингээд таарад ч гэдэм үү ингээд хүнд үзүүлээд ингээд өөрийн жоох өртөг өндөртөө шинжилгээ энэ төр өөрөө л эхэлж байгаа байхгүй өөрсдөө хүмүүс. За би одоо ингээд тийм хавдраас сэргийлж одоо ийм хавдрын маркер өгмөр байна. За ингээд өөр хавдартайг яаж мэдэхгүй байх вэ гэдэг шинжилгээ. За та тэрийг хүсэж байгаа ийм шинжилгээ өгнө. Та тэгэхээр ажил хийдэг бол даатгалаараа ингээд тухайн хэдөө хөнгөлүүлээд өгнө. За хийдгүү бол төлбөрөө өгөх юм байна. За яваад нөгөө өмнө өглөө. Ирүүл гарсан авуурлаад байгаа. Мөнгө өрцөн гэж. Хамаг мөнгө өрчилсөн шүү дээ. Зүгээр байхад одоо юу чи угаас юу ч мэдэхгүй юм бэ нөө. Өндөр шинжилгээ өгвөл айчлаа. Одоо тэгэл компьютерт одоо энэ хүмүүс маань одоо Монгол улс ч гэдэм үү ер нь бол би хавдар дээр байхад анзарч ирсэн зүйл бол манай улсад имчилгээ хийх юм тулд Оросоос манай улсын иргэншлийг авч байгаа. Тэр харин үнэн үү? Би бүр тийм Орос 2-3 хүн дээр ч Казахстанаас ус ирдэг юм байна. Яагаад гэвэл энэ хавдрыг хэрэгжилж байгаа энэ тарианы өртөг өндөр бүх зүйл гадаадд бол ерөөсөө зүгээр асар өндөр өмтөгдөж байгаа. Maaхан бол ерөөсөө тусаал улсын энэ уурлал очир дараал нэм байна. Бүх юм нь үнэгүй байгаа юм чи угаасаа очир дараал амар төвлөрөл үүсэх нь одоо хөвөл юм тий. Тэгээ нэг бүх зүйлийг одоо ингээл төлбөртөө одоо түргэнийг дуудахад төлбөртөө болох юм бол тэгэл манайх бөө юм бол шүү. Тэгэхэд бол манай улс одоо байн амжилтны өртөг өндөр мөндөр гэдэг энэ байн амжилтыг чи нэг тариан л гэхэд ерөөс нь 3 сая төгрөг. Тэгэхэд бид нэр эрүүл мэндийн даатгал гэдэг зүйлээр ингээд үнэгүй. Гэтэ яг хөө энэ зүгээр муухай сонсогдох юм л та даатгалаар ингээд ийм юм одоо тэ үнэгүй авч та нар маа нар гэж ярих чинь гэж ойлгож магадгүй хүмүүс. Гайгүйлгүүд одоо тэгж юмэр тэгж. Гэхдээ бас ойлгохгүй хүмүүс байгаа. Бид нар чинь тулгамж байгаа зөндөө асуудал байна. Гэхдээ яг маа эрдэнтийнхэн одоо яг нөгөө хариалагдж байгаа хүмүүс маань үнэхээр яг одоо бид нар нөгөө нэг цааш нь одоо би бүх материалыг бүрдүүлж өгөөд ингэж очиод үзүүлээд хавдар дээр үзүүлээд ирэхээр бүгдээрээ ер нь бол очир дараал дураа сурцсан. Над дээр одоо нэг хүлээх бол нэг 5-10 минут хүлээх. Асуудалгүй зэрж байгаа шүү дээ. Тэнд чинь үнэхээр суулга сургаж байгаа хүн нэг нэр. Өөрхий тийм амар шүү дээ. Би ковид үед одоо эрсдэн тэмж байгаа л халуун үздэг л байлаа л да хавдрын үдэн дээр. Өглөө 8-аас нэг халуун үзэг чинь хүн орохоор тоолдог. Тийм шүү дээ. Тэгэл 4 цагийн дотор за цаанд орох бол ээлцэлэгдлээ гээл маа хүнээ харсан чинь 8000 орох гэсэн. Эрдэнэт хотод ковид үед шүү дээ. Нэг өдөр үү? 4 цагийн дотор шүү дээ. Яг тэр нэг давхарцсан доогоор нэг 1000 л давхардаг л тийм. 1000 насэл та тийм. 4 цагийн дотор ковид үед шүү дээ. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Энэ хавдар юу нь яагаад сүүлийн жил маш ойрхон болчихвоо. Айл болгонд хавдартай хүм одоо тохиолдчих юм бол юунаас хамаард. Тэгээ хамгийн гол нь ерөөс амьдралын буруу хвшил байна мааханд. Түгээмэл одоо тохиолж байгаа эрдэнэтчилтгүй ер нь Улаанбаатар маа улсын хэмжээнд бол одоо дэлгэл биш шүү дээ. Ер нь бол тэргүүлж байгаа хавдар. Хотод яаж байгаа юм бэ? Бид нар амруугаа орж байгаа юмнаас л болж байгаа. Тэгээ нэгт амьдралын хэв маяг гэдэг нь өглөө өлөн орно. Өлөн явж бөө стресс авч байгаа шүү дээ. Ер нь тэр өрх хугацаанд өдрийн цайнд болтол ажил дээр стресс ингээл шил бид нар шиг хүн үздэг хүн бол одоо бид нар
өдөрт одоо нэг 25-аас 40 хүн үзлээ гэж бодоход 25-аас 40 хүнд юу гэж хариулах вэ гэдгийг бодно гэдэг та нар бодолт. Тэгээ дандаа нэг юм кейс хүнд кейсэн дээр л ярилцсан шүү дээ. Тэгээд ямар их стресс үү те. Тэгээд дээрээс нь өсөд байгаа шүү дээ. Яачлаа ёстой баруун солгоогүй гэдэг шүү дээ. Тэгээ өдөр нь тэгэл нэг хүн юм идээд нэг тулчгаараа нойр үрдэг шүү дээ. Яах юм? Хизээч мада Монголд одоо нэг хоол идчихэд 30 минут алхахдаг хүн байхгүй шүү дээ. Тийм шүү. Тэгэл очиод нэг суун нойр нь хөрнө. Нэг буруу байралтай ч гэдэм янзан байралтай хэвтэн. Тэгэл буцаад нэг ходоод нь сунаал ходоодонд орж байгаа хоолыг задалдаг ферментэн тухайэр нь өглөөнийхийг бодвол багасцсан, ажиллах хүчин буурсан, орой бол бүр буурсан. Тэгэл өдөр нь тэгж явж орой нахаал очил хоолоо идэл тэгэл зургтаа үзэл унтчих байгаа. Энэ хөвшил ерөөсөө 10-аас 20 жил. Ходоодонд хоол орлоо. Нөгөө нойр улчханаас хоолыг задалдаг фермент маань ерөөсөө өглөө яг 80-90% ажиллаж байгаа байхгүй. Янзын ажил. Та нар өөрсдөө нэг бол жишээ одоо энийг сонсож байгаа хүмүүс ч гэдэг юм уу. Тэгэд яг өглөө яг сайхан хоолоо идэж чадахгүй ордгүй юм гэдэг нэг тийм юм ярина. Тий. Хийгээд ахаар тасдаг байхгүй. Хүн чинь суун. Тэгэл яг 10:30 11 үед яг адилхан шүү дээ. Яг өсч өгч байгаа юм шиг. Тий шүү дээ. Тэгтэл тэгж ажиллаж байгаа байхгүй хүний эрэхтэн уулна. Яг зөв ажиллах цагаараа. Тэгээ өдөр нь яг тэгж өгөөл оройн нь яг 6-аас 7-оос хойш одоо би яг өөр дээр л үзэж байгаа юм л да. Одоо өөрөө нэг хавдар яриад энэ тарган марган байгаад тэгээ 132 хил хүрсэн хамгийн дээдл нь. Тэгээд яг орой зүгээр яг 6-аас 7-оос хойш ерөөсөө юм идэхгүй. Тэгээ сахар ундаа уухгүй ерөөсөө. Тэгэд одоо би одоо ингээд 112 хил болсон. Тэгээ одоо имлгийнх одоо ингээд пүүчтэй жим хийгээд байгаа мó ч юм. Нөгөөх нь яг өдөр ингээ гоонзонд орж таарахаар ялгаагүй л хийцэн явж байгаа юм. Гэтэ өглөөдөө харьцангуй хүмүүсийг бодвол ямаа идчихэж байгаа. Тэгээд яг өдөр нь бол сайн идээд авчиж байгаа. Орой очиод бол ерөөсөө яг л тийм өмнө нь бол одоо нэг 5-аар 4-ч байдаг байсан юм уу. Орой тэгтээс юм идэхгүй шиг 7-оос хойш. Одоо би бол эндээс гараад бол юм идэхгүй гэсэн. Хүн ингээ сурчдаг юм бэ л тийм. Яг ингээл хөвшөөд ирээл яг ингээд ямар ч дасгал хөдөлгөөнгүй гэхдээ бас хөдөлтгүй гэж бас болохгүй л те нэг бас нэг хаяад заал мааланда үлддэг ч юм уу. Одоо алхаад ингээд явчих. Тэгээ ирэхэд ингээл хүн өөрөө ингээд юм буураад эхэлт юм. Тэгэхээр ерөөс амьдралын буруу хэв маяг тэгээд одоодонд орж байгаа зүйлээ одооноос хүүхдүүдтэй анхаарч эхлэхгүй бол одоо ингээл дэлгүүрт ороход хүүхд нь уйлал тийм юм аммаараа ийм юм аммаараа ингээл чипс янз бүрийн аваад өгдөг. Тэгэл одоо зүгээр захын нэг аппликейшн руу ороод за энэ одоо үнэлгээтэй бол иддэг юм байна. Би үнэлгээтэй. Тэгэхэд л ерөөсөө яг бид нарын өөрсдөө ч гэдэг юм уу ингэж хэрэгэлдэг юм дандаа дийн үнэлгээтэй ч гэдэг юм те. Ийм зүйл дээр л хэдүүл анхаармаар байгаа. Тэгээд дээрэс нь одоо энэ ховор төрлийн хавдрууд их сонсогдох боллоо. Энэ одоо юунаас болж байна? Ховор төрлийн хавдар онцлогдож байгаа нь маах эднэрийг ер нь онцлж чаддгүй л байсан байна. Миний харж байгаа. Одоо ингээл онцлдог болчлоо. Онцлогооны аппаратууд нь нэрчлээ. Бүх зүйлийг онцлдог болчлоо. Жишээлбэл одоо ингээл дөрөв улчирхан дээр л ярил л да. Одоо ингээл шохоочсон гээл. Тийм шохоо одоо яахан дээр ингээл харчдаг л байсан өмнө яага хэлчихдгүй байсан. Одоо л ингээл нэг дөрөв улчирхан шохоочсон байна. 30-д гарсан шохоочсон, 60 гарсан шохоочсон. Ингээл энэ зүйлүүд төр ингээл хилдгүүл байсан байхгүй юу ер нь. Одоо ингээл сошиал медиа гэдэг зүйлээ арцсангүй хөгжсөн болохоор ингээд бүх зүйл төр энд ч тийм болж гин, энд ч тийм болж гин гэл бид нар одоо нэг янз бүрийн тэнд хүмүүнээс тэгж үсэрч насварлаа гэдэг юм энэ сошиал байхгүй л эсвэл мэдэхгүй л байна шүү дээ. Түргэн дээр болж байгаа энэ процессүүдээ чинь яг өөрсдөө би яг явж үзчихэж л вау ийм байдаг юм уу гэж харж байгаа. Өмнө нь кинон дээр л байдаг те. Одоо их чи яриадээс ус унах дээр яхаа мэдээж эмхтэн хүний гоо сайхан янз бүрийн юм ярьж байгаа. Энэ дээр зүгээр л ус унадаг тариа хийж байгаа байхгүй юу? Цаад утгаараа те. Химийн тариа зүгээр тэр тариаг хийхээр ус унадаг. Түүнээс бүх хим ус унгахгүй. Тэгэхээр бид нар яхаа одоо хэв нэг тоохгүй хэлж байгаа. Таны ус уннаа. Би шууд л хэлдэг. Ус унна тэгээд өгөөстаа сэтгэлээр унна. Тэрний он зүгээр хуусч. Хоёулаа химигээ давж гарч ирээл тэгэл ургана.
Ийм байхад яах юм бэ? Нэг талаараа ингэж хэлэх нь зөв. Ер нь шулуух юм шүү. Миний сонсож байгаа зүгээр хамгийн сайн эмч бол бодит үннийг хилдэг л гэж. Тийм. Тий. Ямар эмчийг сайн эмч вэ гэхээр байгаа байдлыг бажтай яг тухайн хүнд нь хэлхийг сайн эмчдэг. Гэтэл нуух юм уу тойрогоор хэлвэл тэр өөрчлүүлж байгаа нь тохиртой байхгүй юу? Дарах юм уу тий. Тэр хугацаа очих хэрэгтэй. Тухайн яг хөө мэдээж өдөж хүлээж аванд хатуу одоо нөгөө шоконд орно паниктэн тий. Ингээд яхаа мэдхээ байлан цочирдно. Гэсэн ч гэсэн ард нь дараагийн юмнуудыг ивж угаасаа хөтлөө чиглүүлээд явна. Тийм болохоос хэлхээс аргагүй. Тухайн хүний хүлээж авж байгаа хэлбэрүүд яг янз Янз бүр. Тий янз бүр. Тэгэхээр одоо сайн хэллээш дөрвөндөө хэлэх ёстой гэд тий. Тэгэхээр одоо амаахын дөрмийг өшлөж байгаа хүмүүс одоо бүгд л өсөөлсөн байна. Одоо яг би нөгөө нэг анатоми хичээлээс ингээд айхчихсан ч нэг айха болиулчлаа гэдэг л таардаг явдаг. Ер нь бол айцтай нүүр тулуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи яг энэ хүмүүс ингээд сонсч идэл нь би ингээд юу яриад байгаа юм те. Та одоо хүний тусдаг юм тусцсан юм уу? Тэгэж энэ хүмүүстэйгээ ер нь яг хүн хүнд нь бас тааруулна л да. Бас яг ямар үе шатанд байна вэ гэдгийг бас бид нар бас нарийн шинжилгээнүүдээр хараад бас мэдчихэж байгаа л да. Энэ дээр энэ дээр тэгэн тэгтэл ер нь бол нуухгүй. 17 курс бай амжилтанд яваа гэд 21 он. Тэгэхээр чи юу гэсэн юм бэ? Жил 5-6 сар хот руу ирж буцагч байгаа байхгүй. Тэг манай монголчуудын сэтгэл зүйн хувьд бол ийм үнэн юм сонсоход айгүй юм өвдөж сонсдог тийм сэтгэл зүй байхгүй юу? Тэрнээс эмч бол дөрмөн хилчлээ ш тангаах тий. Гэтэл тэрийг ямар нэгэн байдлаар хүчтэн мэдэх ёстой эмчнэр хэлэх нь бол дүрм юм бол бид нар хүлээж авахдаа ер нь үнэн юм хүлээж авахдаа жоохон юм зөөлөн хүлээж авдаг болоосаа л гэж ядаж байна. Яагаад гэвэл тэр хиндэж тохиолдож болох юм байна. Ямар ч хатанд байж болох юм байна. Гэтэл Ямар ч насны хүн байж болох юм байна тий. Гэтэл ард нь эмчилгээ бол зөндөө байгаа юм байна. Боломжоо зөндөө байгаа юм байна. Одоо зөндөө олон шилхууны сайн юмнууд араасаа яваад л байгаа тий. Гэтэл миний ойлгож байгаа зүгээр яг энэ нөгөө монгол хүмүүсийн сэтгэл байх гэж ойлгосон. Их хүнд хүлээж авдаг. Үнэн гэлэхээр бүр ингээд цогцолтонд ордог. Яг хөө мэдээж хэсэг хугацаанд бол орно тий. Гэсэн мөртлөө ийм хурдан тэрнлөө ингэж нэг гулсаж эвлэрч одоо би тэгвэл цаашаа яах вэ гэдэг рүү хурдан ордог байвал одоо сайн байна л гэж. Тийм шүү дээ. Тий. Тэгэхгүй л ингээд шаналаад нөгөө тэрэн дээр гацчихараа цаашаа явж чадахгүй болоод байдаг. Тэр өөрөө сэтгэл зүгээр улам нөгөө ингээд ер нь бол тэр өвчнийг даамжруулдаг хугацаа алдуулдаг юмнууд энэ. Хор тавдар ер нь сэтгэл зүйтэй холбоотой байх боломжтой. Холбоотой шүү дээ. Энд чинь шинжилгээнаараа боломжтой бүр холбоотой юм байна. Холбоотой. Одоо хотоодны эмчийн тайлбарлаж байгаа тэр амьдралын хоол ундны хэмжлэг чинь сэтгэл зүй хотоод энэ чинь нэг намын холбоотой эрхтнүүд байхгүй юу? Гэтэл одоо сүүлийн үед нөгөө тэр гомдлууд чинь энэ нөгөө тархи чинь энэ дотор эрхтнүүдийг нэг эрхтнээ байлж идэг. Тий хариуцж идэг. Гэтэл энд авсан сэтгэл зүйн гомдол цочрол таагүй мэдээл тэр юмнууд одоо 10 20 жилийн өмнө гэх юм уу тий 5 10 жилийн өмнөсөн тэр таагүй цочрлууд чинь тэр бай эрхтэндээ очиж эсэг гимтээдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр эссэн гимтсэн эс томорсоор байгаад одоо нөгөө хавдрын хэмжээнд үүсгдэг. Энийг чинь баг одоо нөгөө сүүлийн үед тэр Германы эрдэмтэн тэр Хаммер гээд энэ чинь бүр ингээд энэ хавдрын 6000 хүний шинжилгээнд тэр баталсан юм судалгаа байдаг. Тэгээд сэтгэл санааны гаралтай гэдгийг бол ер нь хавдар бүр ингээд холбоотой болсон. Гэхдээ тэр хизээ анх үүссэн, хизээ тэр хавдрын эс гэмтсэн гэдгийг тогтооход л хэцүү болохоос сэтгэл санаанаас гаралтай гэдэг нь бол тогтооцсон байна гэдэг юм тий. За өнөөдөр ингээд ярилцахад хүнд байлаа нэгдүгürt, хоёрдугаарт бас ингээд хүн димиг ингээд бас яг нээлттэй ярилцах нь цаашд ингээд бидний яриас олон хүнд хэрэг болсон болов уу гэж бодож байна. Тэгээ сүүлийн асуулт отгоо хичээс юм асуумар л яг одоо өнөөдөр ч юм уу уржигдэр ч юм уу эсвэл маргааш хавдрын маш хүн цохилтыг ингэж мэдрэх гэж байгаа нь та юу гэж хэлмээр байна? Энэ айхтар өвчнийг даваад гараад ирсэн хүний хувьд Сэтгэлээрээ өдрөг байгаарай. Хавдар яг ялан дийлэн шүү, идэгдэг өвчин шүү. Одоо энэ эмчнэр нь сайхан чадвартай болчлоо. Янз янзын хөрөмжүүд янз янз юм ороод ирлээ. Тэгээд сая эмч ярьж штэ гадна
гадны орнуудаар ийм хүмүүс ирж имжлүүлж байгаа гэж. Тийм. Тийм болохоор идэхгүй өвчин гэж байхгүй, хавдар идэг өвчин шүү. Сэтгэлээр бити унаараа өдрөг сайхан байгаараа л гэж хэлмээр. За бид нэр өнөөдөр маш хүнд сэдвээр ярилцлаа. Гэхдээ хүнд гээд бид нэр энийг ардаа үлдээх ёсгүй. Ямар хизээ нэгэн цагт одоо муугаар ярих юм бол тэ нүр тулах байх зарим нэг хүмүүс олон хүн үзэх учраас тэ. Тийм учраас отгой өгч минь өөрийнх нь биеэр энэ өвчнийг давж туулж болдгийн шүү гэдгийг харууллаа. Хан тулгын эмчийн маань зүгээс урьдчилан сэргийл хэрэгтэй, амьдралын хэв буруу хвшлээ одоо мэдж байгаа бол яг өнөөдрөөс засаараа гэж бас уриалж байна. Сэтгэл зүйч маань бас хэлж байна. Энэ дэр сэтгэл зүй маш чухал байдаг. Тийм учраас дорн сэтгэл зүгээ одоо ямар байдлаар засахын өдрөг байхын тулд ийм нэгэн одоо хүмүүс зочд маань өөрсдийнхээ зөвлөгөөнүүдийг өглөө яриа маань бас сонирхолтой байсан баг гэж найдаж байна. Та нартай маш их баярлалаа. Тэгээ манай ивент төгч яг одоо манай подкаст явж байгаа газар маань GA гэдэг юуны тавилгын дэлгүүр ивент төгч байгаа. Тэгээ дээрэс нь Rich Organic Cosmetics гэдэг манай яг Эрдэнэтийн охин Organic Cosmetics-ийг Эрдэнэт хотод үйлдвэрлэж байгаа. За баярлалаа. Гарын бэлгийг дамжуулсан юм аа. Дараа нь бас тухны агчийг би сэтгэл зүйн төв дээр авирж байна. Баярлалаа. Тэгээ гоё хідэн ч удаа байсан те. Өөрийнхөө боломжтой үедээ ирээд гоё сэтгэл зүйн зөвлөгөө аваараа, нээлттэй ярилцаараа. Тэгээ гоё саяны яриануудад үнэхэрийн одоо хүнд ярианууд байлаа. Энд гараад бас маш их ядрах байх. Тэгээд сэтгэлийн тэр өвдөжсэн үеүүдийг буцаагаас өгсөн болохоор ер нь бол амаргүй байсан те. Бид бүгдээр харсан. Тэгээд энэ болгоныгоо гоё чөлөөлөхийн тулд гоё юм хөнгөрөхийн тулд надтай гоё олон дахин ярилцаарай гэж. Баярлалаа. Харсандаа Ямар гоё том бэлэг вэ те. Айгуу сайхан бид энэ бас энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ сайхан хүмүүстэй бас сайхан байлаа. Одоо ч маш олон хүнд урам зориг өгнө. Тэр утгаар танд бас тэгээ баяр үргээ. Ямар гоё ингээд өөрөө айгуу гоё дотроо мэдрэмжтэйгээр байсан тулдаа ингээд ханд нь бас баярлаа гэдгийг хэлье. Айгуу гэр бүлээрээ даван туулсан яг мэдэгдэж байна те. За ингээд дуусах уу. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic.